Бүгдээрээ сайн бацхан намайг Байлжир гэдэг. Өнөөдөр Free Code Camp-ийн өнгөө онлайн код бичих хичээлүүдийг үзэж эхэлнэ. Тэгээд яагаад Free Code Camp вэ гэхээр энэ дээр веб девелопер болоход за тэгээд код бичиж сурахад хэрэгтэй бүх а, хичээлүүд байдаг. За тэгээд хичээлүүд нь хамгийн сонирхолтой нь эцсийн үр дүнээс эхэлдэг. За эцсийн үр дүндээ би ийм аппликейшн хийнэ. Энэхүү аппликейшнийг хийхэд алхам тутамдаа ийм кодуудыг бичээд эхлэх нь байна гэдэг зааварчилгаанууд нь бүгд тайлбартайгаа гараад ирдэг. За тэгээд болж ивэл тэр нь ажиллаад болохгүй бол ийм алдаа гарсан байх шүү гэдэг нь гараад ирдэг болохоор програмчлалын хэл сурахад их амархан их тустай болоо гэж бодоод Free Code Camp-ийг өнөөдөр сонгосон. За тэгээд өнөөдрийн хичээл болохоор HTML-ээс нь эхлэе гэж бодож байна. За тэгээд надад бас чадахгүй зүйл байна уу, чадах зүйл байна уу, бас өөрөө мэдэхгүй зүйл байна уу, мэддэг байсан зүйл байна уу, тэднэрийгээ бас ингээд хуваалцаад, ярилцаад тэгээд цаас цааштай бас энэ дээр Free Code Camp дээр бас ингээд код бичиж үзье сурыг. Тэгээд тэрэн дээр магадгүй алдаа гарч байгаа хүмүүс байх юм бол бас энэхүү бичлэгээс бас үзээд бас суралцаад аваасай гэж бодоод энэхүү бичлэгийг хийлээ. За тэгээд хичээлд оръё. За эхнийх нь хичээл нь болохоор за ерөнхийдөө хичээлүүдийнх нь задаргаа нь бол цааштай ингэж явна. Тэгээ хамгийн ихнийх responsive web design. Тэгээд ийш орохоор responsive гэдэг нь болохоор таблет тэгээд компьютер аль зүйл дээр ингээд шууд ингээд харагдахад их энгийн байдлаар аль алин дээр нь хөрвж чаддаг. За ийм веб дизайн хийх талаар суралцах нь байна. За тэгээд курсын хамгийн ихнийх нь болохоор HTML. Тэгээ энэхүү HTML дээр нь болохоор Cat Photo App гэдэг аппликейшнийг хийх нь байна. За нийтдээ энэ хичээл нь 71 стептэй буюу 71 алхамтай. За тэгээд энэхүү 71 алхмыг үнэхээр хэрэг сайн хийж чадах нь байна. Магадгүй чадахгүй зүйл байна уу бүгдээр бас үзэж явъя. Окей. За энэ дээр эцсийн үр дүн дээрээ юу хийх нь вэ гэдгийг бол гаргаж ирж байна. Тэгээд зөвхөн HTML бичээд бид нар зөвхөн HTML кодоор яг ийм аппликейшнийг хийж чадах нь байна. Тэгээ энийг одоо харахад нэг тийм жоохон завхөр муутай нэг дээр үеийн Internet Explorer дээр нэг орж байгаа аппликейшнийг харагдаж байгаа хэрнээ. Энэ болохоор зөвхөн ямар ч тийм Java, CSS байхгүй. Зөвхөн HTML дээр ингээд үндсэн одоо вебийн арга яс гэдэг шиг яг бүтцийг нь гаргаж ирсэн байна. За тэгээд хийгээд эхлэе. За тэгээд зүүн талын хэсгээр болохоор миний бичиж байгаа кодууд байгаа юм байна. За index.html гэдэг файл нь энэ байна. За тэгээд HTML tag эхэлсэн. За body tag явсан, body tag дууссан, HTML tag дууссан. Баруун талд нь болохоор веб талдаа за live server гэдэг шиг за миний веб хэрхэн яаж ажиллаж байгаа харагдаж байгаа юм байна. Тэгээд доошлуулаад харах юм бол энэ доор манай консоль буюу энэ веб дээр артталт нь ямар нэг асуудал гарч ийн үү? Энэ бүхий хэр явж байгаа гэдэг бүх тайлбарууд нь болохоор энэ хэсэг дээр гарч ирэх нь байна. За тэгээд step 1. За HTML дээр opening tag буюу h1 гэдэг tag байдаг. За тэгэхээр тэрэн дээр нь болохоор hello world гэж байгаа. Тэрийг болохоор cat photo app болгож өөрчлөөрэй гэсэн байна. За тэгээд тэрийгэ дуусгасныхаа дараа check your code button. Тэр дараад миний код зөв ажиллаж байгаа хэсгийг шалгаж үзэх нь. За энэ ягаад алдаа гарсан бэ гэхээр текст нь болохоор cat photo app байх хэвээр. Тэгэхээр одоо бол гарч ирж байгаа нь hello world. За h1 tag гэдэг нь болохоор ер нь бол гарчиг тэгээд h1 гэдэг нь болохоор хамгийн том гарчиг. Тэгээ энийх нь цаатлын магадгүй ингээд үсгийн үсэг фонт сайз энэ нь болохоор цаанаасаа шийдэгдсэн байгаа бах. Окей, ингээд кодоо шалгаж үзье. Окей, тест completed. За болж тест нэг ерөөсөө л ингээд амар амархан байгаа. Окей, step 2. За үргэлжлүүлээ сайн ярьсан за тагууд дондаа header тагууд
буюу гарчгууд тэгээд H1, H2, H3 гэдэг нөгөө дид гарчгууд болоод ингээ улам жижигрээд явдаг. За тэгээд одоо миний хийх ёстой нь болохоор H2 тагийг ашиглаад H2 элементийг бий болгох нь байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө ингээд ерөн шууд хуулаад пастыг явуулчих. Окей. Энэ болохоор H1 таг. За тэгээ H1 тагийн эхлэлийн таг, за мөн хаах таг. За тэгээ энэ бас за энийг болохоор H2 таг болгоод за H2 тагийг мөн адилхан хаагаад явуулчих. За тэгээд голын хэсэг дээр нь болохоор юу гэж бичих вэ гэхээр cat photos гэж бичих гинэ. За ингээд Ctrl Enter дарахаар би код шалгаж өгсөн. Окей. За ингээд энэ нийлээд болохоор H2 элемент гэдэг зүйл ингээд болчихж байгаа. За тэгээд H2 элементийг бүрэн хийж дуусаад cat photo F-ийн доор cat photos гэж харагдчихээн. За ингээд хоёр дахь хичээл дууслаа. За step 3 P element гаргаад P element дээр болохоор everyone loves cute cats online гэдэг ийм текст оруулах нь байна. За P гэдэг tag болохоор tag-ийг нээгээд тэгээд P гэдэг tag-ийг заавал хаах хэрэгтэй. Энэ болохоор paragraph буюу өгүүлбэрийг оруулдаг tag. За ер нь ингээд алхам тутамдаа алхам болгон дээр яг юу хийх хэвээр тэгээ дээдлэгээ тайлбартайгаа ингээд явахаар энэ бол програмчлал дээр програмын хэл сурахад бол их үр дүнтэй тэгээд ингээд тус бүрийнх нь ингээд үр дүн гараад ирээд яг юу хийж байгааг нь ингээд ойлгоход явж байгаа болохоор энэ миний бодлоор бол их зугаатай ер нь сайт. За тэгээд окей, ямар ч асуудалгүй сайхан ажиллажээ. За submit go to next challenge. Ингээд реклам гарах нь тийм. Юу хөөх юм хят цагаан сар дээр болох ч одоо холбоотой нэг иймэрхүү сурталчилгаа гарч байгаа шиг. За step 4 дээр юу хийх вэ гэхээр P элементийнхаа дээдлэлт нь болохоор comment хийрэй гэсэн байна. Энэ comment нь яадаг comment вэ гэхээр add link to the cat photos. Би шууд энийг нь хуулаад авчаа. Дараа нь өөрөө цаашдаа хэрэглэх өөрөө өөртөө сануулахын тулд бас иймэрхүү comment хийдэг. Яг ийм комментийн одоо хэсэг дотор бичигдсэн байгаа зүйл нь болохоор веб дээр бол харагдахгүй. Зөвхөн developer дээр л харагдана, код бичиж байгаа хүнд л харагдана гэсэн үг. Окей. Step 4 ингээд дуусчаа. За step 5. За main element гэж хийх нь байна. За тэгээд H1-ээс эхлээд P хүртэлх бүх элементүүдийг main tag дотор оруулаарай гэсэн байна. Ягаад main дотор ингэж оруулах хэрэгтэй вэ гэхээр эссе бичлэг одоо өргөдөл эссе дээр бас ингээд эхлэл цогцлбрууд за тэгээд төгсгөл хэсэг энэ гэж байдаг бол яг тэрнтэй адилхан вебсайт дээр бас эхлэл төгсгөл одоо бие хэсэг, үндсэн хэсэг, одоо тослох хэсгүүд энэ гэсэн хэсгүүд байдаг. За тэгэхээр энийг бүгднийг одоо үндсэн хэсэг буюу main хэсэг дээр ингээд оруулчаа. Окей, одоо кодо шалгаад үзье. За тэгэхээр main гэж бичсэн ч гэсэн энэ болохоор вебийн хэсэг дээр бол харагдахгүй. За тэгээд энэ элементүүдийг nested за тэгээд ингээд нэг тагийн дотор дахиад өөр тагууд орж ирээд ингээд бичигдсэн байгаа. Nested буюу ингээд шувууны үүр шиг зүйл гэж үздэг. За тэгээд nested дотор байгаа элементүүд болохоор за гадаад тагийнхаа дотор талд нь буюу жоохон хоошоогоо байвал их аятайхан цэвэрхэн харагддаг. За тэгээд сая болохоор энийг tab дарах юм эсвэл 2 удаа space дараад
хойшлуулчих болно. Тэгэхээр ингээд төвхөн харагдаж байгаа ч гэсэн мэдээж веб талтай болохоор юу ч харагдахгүй. Окей, ингээд step 6 дуслаа. За step 7. За image гэдэг элементийг бий болгох гэнэ. Тэгэхэд бол яах вэ гэхээр image гэдэг тагийг оруулж ирнэ. За тэгэхээр image tag нь болохоор зөвхөн ингээд open-ийн tag байхад л болно. Close-ийн tag буюу хойдолтон дахиж нэг юм хаах tag бол бичих хэрэггүй гэсэн байна. Окей. Тэгээд энэ тагын дотор болохоор яагаад тийм байдггүй гэхээр эний тодорхойлолт нь одоо энэ тагийнхаа артлал нь юм бичдэггүй тагийн дотор л бичигддэг гэсэн утгатай болохоор. За тэгээд image tag step 8 дээр юу гэсэн үг вэ гэхээр image tag дээр тагын дээр нь болохоор source-ыг бичээрэй гэсэн байна. Хаанаас энэ хүү image-ийг дуудах вэ гэдэг. За image тэгээд source. За source тэнцээ. Тэгээд double quotation тавина. Тэгжиж энэ зүйл нь болохоор зүгээр юм текст биш ээ. Гэдгийг компьютерт болохоор тодорхойлж өгч байгаа. Гэж явж байсан чинь би ямар нэг алдаа гаргасан. Яалтчгүй source гэдгийг би буруу бичсэн байна. Окей, инхээр ингээд зураг ороод ирчлээ. За step 9. За зурагныхаа source-ыг гэсэн одоо дахиад арталт нь болохоор зурагны alt гэдэг attribute-ийг бас нэмээд өгнө. Тэгэхээр энэ яг яадаг вэ гэхээр энэ attribute гэдэг зүйл нь ингээд онцлог шинж чанар гэтэр гэсэн утгатайгаар явдаг. Тэгээд alt гэдэг attribute нь яадаг вэ гэхээр зураг татагтаагүй байх үед зургийн оронд гарч ирдэг гэсэн утгатай. За энийг ингээд alt гэдэг attribute-ийг за image гэсэн tag дотроо ингээд оруулаад ирье. За тэгэхээр энэ дээр болохоор веб талд болохоор юу ч харагдахгүй. Тэгэхээр яагаад вэ гэхээр хэрвээ одоо энэ дээр зураг татагтаагүй бол яах вэ гэхээр яг нөгөө нэг бидний нөгөө интернет ингээ муу байх үед заримдаа нэг юм бичиг гарч ирдэг шүү дээ. Яг тэр бичгийг ингээ гаргаж ирж байна. Тэгэхээр энэчээс бид нар яг юу харж болох вэ гэхээр хэрвээ зураг татагтааг бол ямар зураг татагтаагүй гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хэрвээ би ингээд alt гэдэг attribute-ийг нэмсэн байх тохиолдолд за нэг нуруугаараа ингээд доош харцсан. За тэгээд ингээд шар муур байгаа муурны зураг байсан юм байна. Тэр зураг татдаг байсан байна гэдгийг ингээд alt гэдэг attribute-ийг бичсэн байгаа тохиолдолд бид нар ингээд олоод буцаагаад энийхээ лайныг линкийг засаад явчих бас болгоно. Окей, step 10. Step 10 гэдэг чинь бид нар баг 10% бол дуусгацсан байна тэг хичээлийнхаа. За тэгээд сүүлийнх нь дараагийнх нь болохоор A tag. A tag болохоор хамгийн гоё tag. Тэгээ энэ яадаг вэ гэхээр бүх юмны линкийг холддог. За ер нь энэчээс байгаа example-ыг нь авчээ. За тэгээд линкийг нь солиод энэ линкийг тавьж явчаа. За тэгсэн ч гэсэн энэ дотор бол миний бодлоор энийг би ингээд дарсан ч гэсэн энэ дээр дэлгэцэн дээр юу ч гарахгүй байх. Веб талтай бол. Окей. Ягаад юм гарахгүй вэ гэхээр энэ A tag-ийн дундталд нь байхад нэг иймэрхүү одоо үг бичигдсэн байж ч энэ үг л гарч ирэх хэвээр. Тэгэхээр иймэрхүү юм байхгүй болохоор юу ч гарч ирэхгүй. За тэгээ сайн бичсэн A tag-ийнхаа дундталд нь болохоор ялцчгүй энэ одоо бид нар cat photos гэж бичих нь байна. Окей. A tag-ын дотор элементийнхаа дунд гэж яриул их зүгээр юм болов. За 12. 12 дээр нь болохоор see more болон in our gallery гэдэг зүйлийг болохоор элементийнхаа хоёр талд нь бичээрэй. Энэ элемент дээр биш, элементийнхаа хоёр талд нь байна. За тэгэхээр энийг ямар нэг тийм paragraph гэдэг p tag дотор биш зүгээр л дангаар нь тавьчих. Тэгэхээр дангаар нэг өсөг бичсэн байсан ч гэсэн одоо текст оруулсан байсан ч гэсэн HTML маань шууд таньдаг. Окей, ингээд харах юм бол see more
Тэгээд CatFotos CMR гэдэг дахиад ороод ирлээ. Окей. Тэгэхээр энэний CMR нь CatFotos-тойгоо шууд ингээд space-гүй нийлчих. Тэгэхээр энийх нь адилхан дахиад нэг space тавиад. За тэгэхээр CMR CatFotos in Gallery гэдэг нь болохоор зүгээр текст дээрээ байж атлаа. Дунтлынх нь хоёр үг нь болохоор одоо ингээд линк болоод өрөвчихсөн гэсэн үг. Окей, step 12 дуслаа. Step 13 P tag-ыг бичнэ гэдэг. За яалтчгүй ингээд энд хэсгийг нэлэнхүүд нь параграф болохгүй л цаашдаа засаж янзлаад явхад амар төвхтэй болно. Тэгээ ямар ч тийм таг байхгүй, ямар ч текстэнд ямар ч нэг тийм өөрийн гэсэн ингээд шошго энэ ингээд наахгүй л дараа нь тэр зүйлүүдийг бид нэр засаж чадахгүй. Окей. За инхээр ямар ч хэлсэн ингээд өмнөх параграфтайгаа их сайхан тэнцүү болоод ижлэгэн загвар дизайнтай болоод ингээд дээр нь ороод ирлээ. За ингээд хичээл 13 step 13 тослоо. За step 14 the turning existing text cute cuts into the a element link to. За тэгэхээр сая бид нэр линкийг үг өгүүлбэр болгосон бол эсрэгээр нь үг өгүүлбэрийг бид нар одоо дахиад линк болгож үзэх нь. За cute cuts гэдэг. За өөрийнхөө толгойг эргүүлэхэд бол амар эхлээд энийг болохоор a tag аваад тэгээд энэ дээр нь болохоор a tag-а хаач. За тэгээд a tag болохоор линк болгож байгаа нь болохоор тэнцүү double quotation аваад double quotation дээр энэ линкийг нь оруулаад өгье. Тэгэхээр cute tags cut гэдэг нь болохоор одоо ингээд өөрөө линк болчихж байгаа. Окей, ингээд step 14-ийг баслаа. Step 15. Target гэдэг attribute-ийг нэмэх нь a tag-ын дотор. За энэхүү attribute гэдэг энэ онцлог шинж нь болохоор одоо яадаг вэ гэхээр target дотроо болохоор blank гэдэг attribute-ийг нэмэх нь. Тэгээд blank гэдэг attribute нь яадаг вэ гэхээр энэхүү линкэн дээр дарж орохоор шууд энэ вебсайт нь веб хуудас нь өөрчлөгдөж биш өөр нэг шинэ таб үүсээд тэрхүү таб руу таб юм уу одоо дахиад нэг шинэ window үүсэж гарч ирдэг. Зарим нэг одоо нэг тийм рекламны линкүүд яг тэгдэг шүү дээ. Ингээд нэг тавчин дээр тарахаа баахан ингээд таб гэд араас үүсчдэг. За тэрэн шиг зүйлүүд болохоор зүгээр л бүгдээр арталтаа ингээд target blank гэдэг юм attribute-ээр ингээд шийдэгдсэн байна. За тэгэхээр энэ дээр a tag дотор бичнэ. Окей, арталт нь бичлээ. Асуудалгүй ажиллаа. Ингээд step 15. За step 16. Тэгээ өмнө бид нар ингээд өөрсдөө зориулаад за муурны зургийн линкийг оруулаарай гэдэг өөрсдөө ингээд юу тавьж исэн бол комент өөрсдөө бичижсэн бол энийг зүгээр delete дараад дуусгахчих жол. Ингээд step 16 таслаа. Step 17 нь болохоор өмнө бид нар сая нөгөө үгийг линк болгоод линкийг одоо үг өгүүлбэр болгож ирсэн бол одоо энэ удаадаа зургийг линк болгох нь. Тэгэхээр энэ муурныхаа зургийг за манай муурны зураг энэ дээр байгаа. Ерөөсөө энэ голынхаа хэсгийг тэр чигээр зүгээр л зураг гэдээ ойлгочих болно. Тэгэхээр энэ зураг нь болохоор өмнөх тексттэй адилхан. Голд нь байгаа гэхээр хоёр захт нь таг нэмэл өгөхөд болно гэсэн үг. За өөрөө бас толгой орихгүй тулд ингээд a tag нэмээд a tag-а энэ дээр ингээд ямар мухай болоод байна. За тэгээд a tag-нээс хаасан. За a tag-н дээрээ одоо энд нь болохоор линкний холбоотой линкийг тавиад за энэ дээр double quotation оруулаад энэ дээр болохоор хаашаа явах вэ гэхээр ийш явна. За тэгэхээр ингээд өмнө байсан зураг болохоор одоо ингээд очихоор ингээд mouse болохоор өөр дээр ингээд hover effectтэй болсон. Тэгэхээр энэ дээр дарах юм бол өөр линк рүү явна гэсэн. Ингээд step 17.
За step 18 нь болохоор section гэдэг элементийг бичих нь байна. За тэрэн дээр юун дээрээ бай гэхээр H2PA элементүүдийг болохоор бүгдэнд section гэдэг хэсэгт оруулчаарай. Тэгэхээр энэ баг ингээд нэг эссе бичлэг тэрээр бол нэг цогцлбор гэдэг штэ. За энэ хэсэг нь болохоор ингээд нэг цогцлбор нэгдүгээр одоо хэсэг шүү гэд. Ингэж ялахаар дараа нь ингээд байршил энтрийг нь солиход их амар болно. За тэгээ section болохоор main дотроо section байсан болохоор main-ийнхаа дотор section дуусах хэрэгтэй. Окей, ингээд step 18 дуслаа. Step 19 сая section хийсэн бол дараагийнхаа section-ыг хийн. Дараагийн section-ыг хийгээд дараагийн section хаач. Тэгэхээр энэ юу талтай юу ч гарч ирэхгүй. Step 20. За section дотроо H2-ийн элементийг бий болгоно гэхээр H2-ийн элемент чинь болохоор H2 тагаар эхэлнэ. H2 тагаар эхлээд H2 тагаа дууслаа. Дахиад H2 таг бичээд H2 тагаа дуусглаа. Тэгээд энийхээ гол хэсэгт нь юу гэхээр catalyst гэдэг өгүүлбэрийг бичих нэ. Окей, catalyst. За H21 дээр болохоор H2-ын дотолдоо H3 гэдэг дахиад нэг шинэ элемент үүсгэх нь байна. Тэгээ энэ хүү элементэн дээр юу хийх вэ гэхээр things cuts low морны дуртай хайртай зүйлс гэдэг. Энэ дээр алдаа гарсан. Ягаад тэгэхээр энийг H3 тагаар бичих хэвээр би H2 тагаар бичсэн. Окей. Энэ дээр юу хөөрхөн урам юу гардаг юм те. Nice one гэдэг. За H3 элементэн дотор болохоор UL элементүүд гэдэг нь unordered list элементүүд бичээрэй гэнэ. За энэ ч гэсэн бас элемент гэж байгаа юм чинь адилхан tag нь эхлээд UL гэж бичээд болчихё. Энэ unordered elements гэдэг нь болохоор хоёр төрлийн элемент байдаг. Нэг бол order list үүсгэхэд нэг нь болохоор ингээд бидний харахад 1 2 3 өнтер гэдэг автоматар ингээд урталтаа нэг жагсаалтын дугаар муугартай лист байдаг. Нөгөөх нь болохоор ямар ч тийм дугааргүй лист. Тэрийг нь болохоор unordered list гэдэг. За unordered list дотор болохоор 3 зүйл бичих нь байна. Нэгдүгээрт нь catnip, laser point, lasagna гэдэг. Lasagna гэж юу лээ? За тэгээд unordered элемент дотроо листүүдээ оруулна. Листник за эхнийх нь болохоор catnip. Catnip гэдэг чинь нөгөө нэг муурны амар дуртай нэг тийм ургамал байдаг шүү дээ. Lasagna гэдэг чинь нэг тийм бэслэгтэй хоол хэлөө. Lasagna ингээ гараад ир чинь unordered гэхээр ингээ ямар нэг тийм урталтаа тоомо байхгүй зүгээр л ингээ list гэдэг л ингээ листийн жагсаалт маягаар гарч ирж байгаа юм. Тэгээ би нэг муурыг lasagna-д их дуртай гэж бас бодохгүй л байна л та. Рекланы завсарлага. Гэхдээ энэ зүйл бас байсан зүгээр юм байна. Ядаж нэг тийм болох цай авах цаг гарах юм. Окей, ask me later. За өргөжлүүлээд. За шинэ зургийг тэгээ source attribute-тэй нь бас source тэ болон attribute-тэй нь оруулаарай гэсэн байна. Source нь болохоор энэ, attribute нь болохоор slice of lasagna on the plate гэдэг. За энийг болохоор хаана хийх вэ гэхээр after unordered list болохоор ингээд энэ явсан. Энийг төгсгөлтнө. За тэгэхээр image гэдэг чинь болохоор image tag чинь болохоор төгсөх хэрэггүй tag. За тэгээ энэ дотроо болохоор source гэж бичээд би дандаа source гэдгийг дандаа буруу бичдэг. За тэгээ double quotation эхлээд
За линкээ оруулж ирнэ. Тэрнийхээ дараалаас нь alt гэдэг attribute-д нэмээд attribute нь болохоор бас адилхан double quotation дээр тайлбар нь орлоо. Lasagna гэдэг ийм бяцлагтай. Гэтэ энэний бяцлаг нь амар бага л бяцлагтай lasagna юу эсвэл би lasagna-г бяцлагтай гэж боддог нь буруу юу. За ямар ч гэсэн миний бичсэн attribute гарч ирж байна харъя. Окей, гарч ирж байна. За ингээд step 24 гэдэг чинь баг 3-1 нь бол дуусчлаа шүү. За step 25 figure гэдэг элемент оруулж ирэх нь. Figure гэдэг нь болохоор зургийн тайлбартай нийлүүлэхэд их хэрэглэгддэг юм. Тэгээ би тэгтээ яг фигурыг амьдрал дээр нэг хэрэгжилж үзсэн гэсгээ сайн санахгүй л байна л та. Ямар ч юм цаашдаа тэгээ хэрэг гарвал хэрэглэх юм байна. Фигур гэд тагийг нээлээ. Фигур тага дотлонд хаагаад өг. За тэгэхээр энэ тагийн дотор орсон ч гэсэн нөгөө талдаа веб талдаа болохоор юу ч өөрчлөгдөхгүй. За фигур дотор нь болохоор хамгийн гол чухал зүйл нь fig caption гэдэг зүйл байдаг. Fig caption гэдэг нь болохоор зургийнхаа доотлолт нь тайлбарууд нэмэгддэг гэсэн байна. За тэгээд fig caption гэдэг. За fig caption хаалаа. Тэгээ энэ дотор юу гэхээр cats love lasagna. Үнэхээр муур lasagna дуртай гэж юу. За ингээд доотлогын тайлбар нь бол гараад ирлээ. Окей, ингээд step 26 таслаа. Окей, 2 дарахгүй бол step 27 specific word or phrase you can use m element. M element гэдэг чинь баг бодвол нөгөө нэг italic font баха да. За тэгэхээр энэ элемент гэж байгаа чинь элементүүд бүгдээрээ таг нь эхэлж хаагддаг. Тэгээд low гэдэг үгийг тодорхойлно. Окей, ингээд юу өөрчлөгдсөн бэ харъя. Low гэдэг үг italic font л орлоо. За step 27. Дууссан step 28. За after figure element add another h3 element with a text. Text-ний нөхөнө. За тэгэхээр энэ дээр h3 тагуудаа нээж чаагаад дотор нь текст оруулаад ингээд нэг элемент болж байгаа юм тэрэ. Окей. Cut heat. За step 29. 29 дээр OL гэдэг нь болохоор ordered list гэсэн үгийн тавьчлал. За тэгээд ordered list дотроо тэгээд энэ гурван зүйлийг хийгээрэй гэсэн байна. Fleet treatment, standard, order cuts. Тэгэхээр чинь ordered list-ийг үсгээд ordered list-ийг хаагаад энэ дотроо болохоор list гэж бичээд list-ийг хаагаад list гэж нээгээд list-ийг хаагаад тэгээд энэ надад 3 удаа хэрэгтэй гэдэг чинь ингээд 3 удаа тэгээд энэ дотор болохоор fleet treatment бөөсний имчилгээ лөө тандер гэдэг чинь манай лав дуучин биш хувь салхин дургу order cuts үнэхээр муур бусад муурандаа дургу гэж юу. За ингээд муурны үзэгддэг 3 зүйл ингээд энэ удаад автоматар листтэй автоматар 1 2 3 гэж дугаарлагдаад гараад ирсэн. Окей. За step 30. After ordered list add another figure element. Ordered list дуусны дараа figure element хийгээрэй гэсэн байна. Окей, дээрээсээ copy-даад авчаа. За figure element. Окей. Figure element хийлээ. За figure element дотроо image elementтэй image element нь болохоор sourceтэй source гэдэг attribute-тэй
Окей. За энэ бол амархан image гэдэг тагаа үүсгэлээ. Image tagтай болохоор source гэдэг чинь би дандаа буруу бичиж тарах юм да. Окей. Source бичлээ. Тэгээ өөр attribute нэмж бичих хэрэггүй байна. Ингээд битсэн олон жижиг мууржгааны зураг гараад ирсэн. Одоо энэ дээр болохоор үргэлжлүүлээд alt гэдэг attribute-ийг нэмээд өгнө. Alt гэдэг attribute нь болохоор 5 cats looking around the field. За миний attribute ажиллаж байгааг үзье. Ингээд үзчих. Окей. Миний alt attribute ажиллаж байна. За болж байгаа. Ингээд step 33. За өмнөхтэйгээ адилхан figure caption гэдэг зүйл бичээ. Тэр figure caption дээр юу гэж бичвэ гэхээр cats say other cats. Гэтэ энэ зураг та нарт ингээд муурнууд бусд муурыг үзээ ядчих юм шиг харагдаж байна уу? Мэдэхгүй юм ба. За fig caption гэдэг зүйлийг чинсаалаад тэгээд муурнууд бусд муурыг үзэн яддаг. За ингээд гараад ирсэн. Гэхдээ энэ зураг явч надад муурнууд бусд муурныг үзээд ч юм шиг харагдахгүй л юм л та. За strong гэдэг элементийг хийнэ. Тэгээ strong гэдэг дээр нь болохоор hate гэдгийг strong дээр тавина. Strong гэдэг нь болохоор ер нь бол words дээр байдаг. Bold. Окей, ингээд step 30. Окей, ингээд bold элементтэй, bold стайлтай болчихлоо. Step 35. За яг баг хичээлийн 50% гэдэг шиг. Энэ дээр яах вэ гэдэг чинь it's time to add new section. The section element below the section. За section-ийнхаа доотлолт дахиад нэг section хийгээрэй гэсэн байна. Окей. Section-ийн доотлолт дахиад section хийлээ. Нийтдээ ингээд олон sectionтэй л болж байна. Тэгээ энэ дотроо болохоор h2 гэдэг элемент үүсгээд тэр дотроо cut form хийгээрэй гэсэн байна. h2 h2 үүссэн. За тэгээ энэ дотроо болохоор cut form ороод ирсэн. За ингээ 36 болсон. 37 дээр нь болохоор cut form-ийн доотлолт нь болохоор form элементүүд оруулж ирээ гэсэн байна. За бас ялгаа авахгүй form элемент ч гэсэн. Нэгдээ тагтдаг. Tag. Нэг амар сонь зүйл нь ингээд одоо image гэтэр гэсэн тийм тагууд байгаа штэ ингээд тагдахгүй, хаах хэрэггүй. Тэгэхээр тэрийг болохоор ингээд void tag гэтэр гэж бас хэлдэм байлээ. За тэр ч яах вэ? За тэгээд form action дотор нь болохоор submit гэдэг хэсэгтэй. Тэгээд тэр submit гэдэг дээр нь линк тавигдана. Тэр линк нь болохоор ийм линк байна гэд. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр веб дээр ингээд хэрэглэгч ямар нэг тийм мэдээлэл оруулахад тэр мэдээлэл нь шууд автоматар өөр нэг сайт руу бас шилжиж ордог. Тэрхүү ингээд линкийн холбоосыг болохоор ийм одоо forming action гэдэг attribute-ээр хийчих болдог. За тэгээд энэ болохоор бас их амархан. Ер нь бол хамгийн их миний ашигладаг нь Ctrl+C Ctrl+V л байна да. Их залхуу шүү. Окей. Гэтэ энэ бол одоогоор энэ дундаа юу ч бичигдэг болохоор юу ч гарч ирэхгүй. За сүүлийнх нь ч гэж одоо step 39. 39 дээр болохоор input гэдэг элемент оруулж ирэх юм. Input гэдэг элемент нь болохоор void элемент. Тийм. Void элемент гэдэг нь болохоор хаагдах хэрэггүй.
хаах хэрэггүй гэхээр ганцхан байхад болох нь. Image input болохоор бүгд void element. За void element дээр юу гэхээр ингээд type гэдэг attribute нэмнэ. За тэргүй type attribute нь болохоор text гэдэг утгатай байна. Энэ юу болчих. Окей, энэ дээр болохоор text гэж. За өөрийнх нь онцлог шин чанар нь болохоор им text гэдэг байхаар за ингээд пэйжаараа хэрвээ би энийг input гэдэг нь болохоор ямар нэг тийм зүйл оруулах юм дөрвөлж ингээд жижигхэн цонх гарцсан. За тэгээ энэ дээр нь болохоор миний оруулах зүйл нь болохоор зөвхөн текст оруулна гэдэг. Текст оруулдаг төрлийнх. Яхийг хийчлээ. За step 41 дээр нь болохоор энэ дээр input гэдэг энэ жижигхэн хайрцаг шиг зүйлийг би өөрт энэ дээр нэр өгөх нь. Тэгэхгүй бол их олон төрлийн юм жижигхэн хайрцагнуудтай болцоор ер нь аль нь хин нь хийм блэ гэдгийг яллахад амар хэцүү болчихно. За тэгээд энэ дээр болохоор cat photo URL боёо. Зургийнхаа линкийг тавьдаг. За тэгээд энийх нь placeholder боёо энэ хайрцагн дээр нь хайрцагныхаа дотор талд нь би бас нэг юм бичиж тавьчихна. Зөвхөн энэ дотор та нэг зоосон мөнгө хийгээрэй. Зөвхөн энэ дотор нь одоо гутлаа хийгээрэй ч юм уу тий. Тэгэхээр энэ дээр нь юу гэх вэ гэхээр та зөвхөн энэ дээр линкээ зургийнхаа линкийг оруулна гэдэг зүйлийг бичгэнэ. Тэгэхээр мөн ялгаа байхгүй. Энэ хайрцагн дотроо placeholder гэж зүйл хийгээд placeholder дотроо болохоор cat photo URL. Окей, тэгэхээр ингээд би юу бичих хэвээр зүйлийнх нь жишээ нь ингээд энэ дотроо гараад ирсэн. Энэ зүйл амар хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд заримдаа ингээд нэг веб дээр ингээд бид нар юм бичихдэг. Яг энэ юуг нь бичих хэвээр заримдаа ойлгохгүй шүү дээ. Тэгээд ийм бүх зүйлийг язчихна. Ганцхан мөр лайн бас бичиж тавьчихдаг бол хэл баярлахаар байна та. За, step 43. Тийм. Нөгөө ийм одоо судалгаа модлгаан дээр одоо Google сүрэн энтер дээр ингээд заавалчгүй та нэг бүгэлсэн байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэрэн шиг ингээд бүгэлсэн заавал бүгэлсэн байх хэрэгтэй гэдэг зүйлийг болохоор энэ дээр HTML зөв ганцхан үгэлчдэг required. Энэ улаанаар харагдчих юм. Окей. За цааны цаг. Окей, step 44. Step 44 дээр нь болохоор окей. Дарагдаж болдог баттон боёо товчлуур гэх нэ. Тэгээд баттон дээр болохоор юу гэж чигээр submit гэдгийг бичнэ. Окей. Ёо бэжгара. Тэр button element is used. Окей, button element гэж байгаа юм чинь. Button element within the text. За ингээд дундаа submit-ийг агуулсан. Окей, тэгэхээр артал нь ингээд submit гэд гараад ирж байна. За, step 45. За энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр ингээд түрүүний бидний хийсэн хайрцаг болон submit button хоёр хоёулаа болохоор inline elements. Тэгэхээр болохоор энэ хоёр болохоор шинэ line дээр буюу дахиад нэг доголмөрөөс эхлэхгүй хоёулаа зөвхөн харагдана.
За тэгээд энэ дээр нь болохоор өөрийнх нь type дээр нь болохоор attribute дээр submit гэдэг хэрвээ бичих юм бол энэ болохоор яг ингээ submit button юм байна гэдэг юм төрлөгөө өөрө шилжиж гинэ. За тэгэхээр энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр энийхээ tag дотор нь type нь болохоор яадаг submit button бэ гэдэг нь болохоор submit гэдэг. Энэ болохоор одоо зүгээр текст дээр явуулчихна. Окей. Ингээ submit төрлийн submit button. За ингээ submit төрлийн submit buttonтай болчихсон. Окей. Одоо ингээ харахад болохоор required гэдэг зүйл submit дарыг гэсэн ч гэсэн энэ field дүүрэх хэвээр гэдэг ямар нэгэн зүйлтэй оруулах хэвээр гэдэг байдалтай болсон байна. Окей. 46 дээр нь болохоор radio гэдэг элементийг оруулж ирэх нь энэ элемент нь болохоор бас адилхан void элемент. За тэгээд void element дотор болохоор indoor гэж бичээрэй гэсэн байна. Окей, энэ дээр аваад шинэ мөр үсгээд радио гэдэг нь нөгөө нэг энийг гэхдээ би яг яагаад радио гэж нэрлэдгийг мэдэхгүй. Зүгээр л ийм нэг бөөрнхий чеклдэг байхаар радио гэдэг. Энэ нь болохоор indoor. Гэсэн ч гэсэн би энийг болохоор би энийг дээр нь оруулах хэрэгтэй, доор нь оруулах хэрэгтэй. Окей, indoor гэдэг радиотой болсон. За тэгээ саяхаа indoor гэдэг радиогоо болохоор input-ийн радио энийгээ болохоор энэ дээр болохоор label үүсгэх нь байна. Энэ label тэгэхээр ингээд нэг team одоо бас нэг л төрлийн бас англилд хувааж байгаа гэсэн үг юм уу да label гэхээр нэг ийм зүйл нь болохоор энэ болохоор тусдаа нэг ийм зүйл юм аа гэх. Тэгэхээр тэрхүү нөгөө нэг ийм одоо гадналт нэг яадаг вакуум мотонд хийчихэж байгаа юм уу? Ингээ бусдаасаа салахын тулд. Тэгэхдээ тэрэн дээр болохоор ямар нэг зүйл одоо яа энэ дэр гэсэн зүйл бичээгүй. Энэ бол нэг бусдаасаа нэг жаахан өөр шүү гэдэг зүйлийг бол энэ дээр label хийгээд ингээд ялгачиж байна. Энэ радио ч бас радио button гэдгээр явд юм шүү. Окей. Step 48. Input ID indoor радио button дотор болохоор indoor гэдэг ID-гээр гэнэ. Тэр нь яг одоо ингээд яг үнээс цаашаа амар их олон зүйлүүдийг ингээд дугаарлаад нэршил оруулаад бүртгэлжүүлээд ингээд явна. Тэр нь амар чухал. Тэрний юу гэсэн үг гэхээр одоо жишээ нь хүн байлаа гэхэд ингээд утасны дугаартай. Утасны дугаар нь Mobicom, Unitel, гэр нь болохоор тийшээ байдаг шингэлтэй. За тэгээд дээрэс нь болохоор энэ хүн өөрийн гэсэн овогтой, нэртэй, регистрийн дугаартай энэ гэдэг бүх зүйлийг ингээд тус нь болгочоор дараа нь ингээд бүгднийг нэг дор өөрчлөхөд за Mobicom барьдаг хүмүүсийн нийшээ, Unitel барьдаг хүмүүсийн нийшээ энэ гэдэг шиг ангилчаар дараа нь засвар хийхэд амар амархан болдог. Нэг үсэн бөөнд нь масаар засвар хийдэг. За тэгээд энэний ID нь болохоор indoor гэдэг ID-тэй байх нь. Окей. За label the outdoor as the label. Окей. Одоо сая бол бүгдээр indoor гэж хэлсэн бол одоо яг энэ тэгээ адилхан outdoor гэх юм. Тэгэхээр энийг дахиж шинээр бичиж байгаа оронд outdoor гэж бичээд энэ дээрээ болохоор outdoor. Окей. За хоёуланд нь одоо name гэдэг attribute өгөх нь өөрсдийнх нь одоо оноос нь нэр өгөх нь. Оноос нь нэрэнд нь болохоор хоёуланд нь тэгтээ адилхан нэр өгч гэж. Гэхдээ яг нэг ижлэх нэртэй ч гэсэн хоёр өөр функц үзүүлдэг байдлаар л юм болоо да. За тэгээ name гэд name нь болохоор яах вэ гэхээр indoor outdoor гэдэг байдлаараа
Окей. Hasta la vista challenge. Окей. За step 51. За энэ удаа тос дахиад дутуу өгнө. ID-тэйгээ адилхан энэ доор opt door гээд тэрэн дээр болохоор арталт нь on гэж бичсэн утга өгөх нь байна. Яасан хэцүү юм бэ. За нэгдүгээр value тэнцсэн. Энэ доор нь болохоор on. Окей. Энэ болохоор opt door. За өөрсдийнх нь утгууд нь болохоор энэ доор нь окей on гэсэн утгатай, opt door нь болохоор opt door on гэсэн утгатай. Энэ яг юу гэсэн за энэ дээр энэ доор on opt door. Магадгүй аль алин дээр нь адилхан энэ доор opt door on гэж бичиж өгөх юм болов. ID тэгээд адилхан гэсэн шин. ID тэгээд адилхан гэхээр ингэж үзнэ гэсэн юм болов. Окей. Энэ доор opt door гэхээр нэг муурны төрлүүд магадгүй байх л та. Энэ доор гэрт байх туртаа гадаа байх туртаа гэдэг шиг. Окей, field set. За field set гэдэг бас элементд оруулаад бүгдийг nested кодод болгох нь байна. За field set гэдэг нь болохоор ерөнхийдөө юм дотор нэг хүрээ хязгаар нэмээд өгчнө. Тэгээ энэ бас мөн адилхан хаагддаг field set. За ингээд харах юм бол ингээд нэг хүрээн дотор ороод ирсэн. За 53 хүрээн дээрээ болохоор field set дээрээ болохоор legend оруулна. Legend нь болохоор асуулт байна гэнэ. Legend энэ хүрээ хязгаар дотор ингээд ямар нэг тийм тодорхойлолтын текстүүд бичгээд legend ашигладаг. Тэгээ legend нь юунаас хийдрүүдээс юугээр ялгаатай юм бэ гэхээр яг зургасан дээр гарч ирдэг лөө. Legend домог гэсэн үг юм. Домог гэхээс илүү бас нэг нөгөө нэг утга нь юмны тодорхойлт гэсэн л утгатай л. Окей, ингээд гараад ирсэн. Яг. За step 54. You are going to add new form input element, so add another field set. За тэгээд нэг field set-ийнхаа доор дахиад нэг field set үүсгэх гинэ. Окей. Тэгээд ингээд дахиад нэг жижигхэн field set үүсээд гараад ирсэн. За энэ field set-эн дээр what is your cat's personality? Одоо яг энэ англи хэлний талаас ярих юм бол what's your cat's personality? Муурны чинь хүн чанар нь ямар вэ гэж байгаа байхгүй. Амар утгагүй гоц. Personality гэдэг үгийн үгс чинь одоо person гэхэр чинь ялтчгүй нэг хүн чанар гэсэн үг байна. Зүгээр зан ааш гэдэг шиг зүйлч гэсэн. Олон юм ярьж чад кодоо мартчих. Legend. За тэгээд энэ дотор юу оруулах вэ гэхээр муурны чинь хүн чанар нь ямар вэ? Ямар хүн чанартай муур вэ гэх. Окей, энэ зүйл ингээд дээр legend дээр гараад ирсэн. За тэгээд энэ хүү legend-ийнхаа доор яах вэ гэхээр бахан checkbox гэдэг зүйлөө тийм нэг жижигхэн хайрцаг дотор нэг чеклээд идэг тэрийг чинь болохоор checkbox. За input element the type нь болохоор checkbox. Input болохоор хаах хэрэггүй. Тэгээд энэ дээр нь болохоор type гэж үчээд type нь болохоор checkbox. Тэгээд checkbox-ийн артал дээр юу вэ гэхээр login гэж бичсэн байна. Тада ингээ гараад ирсэн. EOD-дэд. За step 57 дээр нь login гэдэг дээр нь болохоор ID гэдэг attribute нэмээд тэрэн дээр болохоор юу вэ гэдэг нь болохоор ID нь болохоор login гэдэг байх хэрэгтэй гинэ.
За тэгэхээр ингээд login гэдэг хэсэг дотор хариалагдана гэсэн юм өөр ингэсэн ID дугаартай болж байна. За step 58. Label гэдэг зүйлийг input дээрээ label гэдэг зүйлийг input-тэйгээ хоршсноо гэсэн байна. Login label is appropriate for attribute гинэ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр breakfast буюу зүгээр ингээд текст хэлбэрийн үг байлаа гэхээр тэрэн дээр нь label гэдэг зүйл бичээд оруулаад өгнө гэхээр login гэдэг үг. За тэгээд label for breakfast гэдэг энийг нь аваад label for login гэдэг нь болохоор энэ nested text login ингэж оруулаад тэгээд энэ label нь басгаар хаагдах хэвээр. Энд дэр нэг зай авахгүйгээр хаагаад үзье. За тэгэхээр энэ үгэн дээрээ басгаар бас нэг тийм шошго наагаад ингээд нэг шошготой нэг хэсэг дотор энэ үгийг нь бас оруулаад тодорхойлоод өглөө. Гэсэн чинь жоохон буруулчихвал. Энэ дээр нэг space авцсан чинь тэр нь жоохон илүүдчихв. Энэ дээр ер нь бол том үсгээр бичихгүй л дээ. За бити бууж өгөөрэй гэх юм. Би одоо жоохон буруу алгасан. Checkbox дотор label for login. Тэгээд тэр нь болохоор login label. За label нь ямар ч гэсэн input элементтэй болохоор хамтарна. За text login with the checkbox by nesting only the text. So in the label element and give it appropriate for гэдэг зүйл үг нөө гэсэн байх юм. Тэгээд би ч одоо яг л ингэж хийсэн шүү дээ. Input-ыг бол хаах хэрэггүй login гэдэг нь ингэж орно. За checkbox. Login гэдэг нь болохоор энэ login гэсэн үг байна. Тэгээд label нь ингэж явсан. За тэгээд яг юун дээр алдсан байна вэ гэсэн чинь алдаагүй шүү дээ. Тийм бахаа юу. За 59. За ер нь бас хөндөрж шүү. Add the name attribute in the personality checkbox input. За тэгээ олон checkboxтэй болох юм бол бас ингээд тус тусынх нь өөрсдийнх нь нэрийг нөхцүүлэх зүгээр яг нь. Тэгэхээр input дотроо болохоор яг үгээр name гэдэг attribute оруулаад байгаа. Тэгээ энэ name нь болохоор бас адилхан name attribute. Тэгээд энийх нь name attribute-ийн нутг нь personality буюу хүн чанар. За тэгээд another checkbox. Тэгээ lazy гэдэг нэртэй. Тэгээ lazy болохоор lazy гэдэг label дотроо байна гэхээр ерөнхийдөө бол угтаа бол энтэйгээ адилхан. Тэгэхээр ингээд зарлаад lazy гэд бас дахиад нэг энэ сонголттой болгоод байгаа. Тэгэхээр сая login гэдсэн сонголт байсан бол энийг lazy болгоод энийг нь бас lazy болгоод тэгээд хэрэглэгчдээр харагдах веб талаа харагдах нь болохоор том үсгэр. Ер нь энэ эхлэлийн үсэг ингээд том жижиг байх нь бас амар төвхтэй ингээд заримдаа ингээд том үсгэр биччихээр энэ ингээд хоорондоо ингээд матч хийхэ болчдөг. Цааталтаа дахиж дуудагдгаа болчдөг. Ялангуяа CSS дээр. Окей. За energetic гэдэг зүйлийг бас тавина. За тэгээ яг энтэйгээ адилхан energetic гэдээ ороод ирэх юм байна. Energetic жижиг үсгээр тэгээд веб талтаа харагдах нь болохоор energetic гэдэг нь том үсгээр. За инхээр манай сонголтууд 3 болсон. Login, lazy, energetic. За үргэлжлүүлээд дахиад сонголт орж ирэх юм болов уу? Үгүй ээ. Тус дээр нь дахиад
value буюу утга оруулж ирэх нь. Тэгээд тэр утга нь болохоор түрүүн болохоор энэ радио ботон дээр болохоор ингээд тус утга оруулж ирсэн. Тус бусдынх нь утга нь болохоор тус тусынхаа утгаараа. Тэгэхээр энэ дээр бас ер нь бол эдрийг нь хулаад авчдаг. За тэгээд login гэдэг дээр манай input label байна энд явж байгаа. Энэ label дотор бол мөн чих юм бичиж байна да. Хамаг аим амьдралээ л бичлээ. За input дээр дараагийн label нь энэ energetic гэдгийнх нь утга нь энэ ороод тэгээ энэ дээр нь болохоор login гэдэг утгатай. Энэ lazy гэдэг одоо IDT юм бас юм lazy гэдэг утгатай. Тэгээд energetic гэсэн утгатай юм бас цаанаа болохоор бас energetic гэсэн утгатай гэх ингээд бүгднийг адилхан бичээд оруулчлаа. За тэгээд step 63 дээр нь болохоор checked орж ирэх нь байна. Тэрний үгс үг гэхээр ингээд нэг цаанаасаа ингээд юмыг чеклцээд байдаг шүү дээ. Тэр болохоор ер нь HTML дээр бас их амарх. Зүгээр checked гэдэг. Indoor гэдэг нь болохоор indoor input indoor label дээрээ биш. Input хэсэг дээрээ шууд checked гэдгээд оруулчих. Тэгээд дараагийнх нь болохоор personality-гийн хэсэг дээр login input гэдэг дээрээ шууд checked гэдгээд оруулчих. Тэгэхээр автоматар ингээд чеклэгдсэн. За цайны цаг. Цайны цаг гэсэн сайд босчих. Одоо 64 гэдгсэн цаанаа нэг 5 6 хичээл байна. 5 6 степи гэдэг ингээд бослоо да. Энэ одоо free code camp гэчээд ингээд become supporter гэж бас болж болох нь байна тий. За би энэ бичлэгийг дуусгачаад дарж үзнэ. За ингээ footer гэсэн хэсэг байна. Footer гэдэг нь болохоор main хэсгийнхаа доотлол footer оруулаарай. Манай main хэсэг чинь бол яг ухтаан бол эхлээд энэ дээр ингэж эхлээд ингэж явж байгаа. Тэгээ main-ий доотлолт нь болохоор footer гэсэн хэсэг. За тэгээ footer гэдэг хэсэг маань болохоор эхлээд хаагддаг. Хүн бол хаадаг юмтай. Тэгэхээр төгс хөл хэсэгт нь бас ямар нэг зөвлөд гарч ирнэ. За тэгээ footer хэсэг дээр болохоор ингээд энэ текстийг оруулаарай гэсэн байна. Тэгээд энийг болохоор яаж болохоор гэхээр p element-ийн дотор element дотор болохоор юу гэхээр no copyright free code camp. Окей, энэ текстэнд болохоор ер нь энэ сайтанд болохоор ямар ч код copyright ирэх байхгүй. Тэгэхээр зүгээр ингээд төснөр хэрэглээрэй гэсэн. Баярлалаа. За 66. Тэгээд free code camp гэдэг энэ үгэн дээр нь болохоор attribute нэмээд тэгээ энийг болохоор link болгоцгоё. За тэгэхээр энийг өөрсдөө толгой ярихгүй тулд энэ дээр болохоор a tag-а бичээд a tag-а хаагаад тэгээд энэ дээр болохоор ингэж оруулаад тэгээд хаашаага линк үсрвэгээ ингээд тавьчаа. Тэгэхээр одоо шууд ийшээ линк үсэрнэ гэсэн үг. Гэсэн чинь алдаа гарсан. Ямар алдаа байлаа гэхээр ийм байх хэрэгтэй болов. Ийм бах таа. Окей. За ер нь төгсөж байна доо. Тэгээд header гэдэг хэсгээр header гэдэг нь body-ийнхаа дэтэлт нь болохоор header гэдэг хэсэгтэй. Бас яг л хүн шиг толгойтой, хөл биетэй, хөлтэй. Окей, header гэдэг нь таг нь басаар эхлээд дуустдаг. Тэгээд нэг элемент болж байна. 68 тайтлтай. За энэ хүү тайтл гэдэг нь болохоор нөгөө юуныхаа тайтлаас ямар ялгаатай вэ гэхээр H1 H2-га тайтлс ямар ялгаатай гэхээр энэ одоо яг энэ date list үг шүү дээ. Энэ дээр харагддаг тайтл гэсэн үг. Гарчиг биш одоо хавцны одоо мөр зур хавцны нэр мэр юм уу?
Гэсэн чинь миний тайтл алдаад болсон. Ягаад тэгэхээр тайтл гэдэг хэсгийг хаасангүй. За 69 HTML гэдэг ер нь HTML болохоор хаагддаг үстэй тийм хаагддаг. За тэгээ энэ дээр болохоор хэлний атрибут нэмээд өгнө. Тэгээ энэ дээр нь болохоор англи хэлний атрибут нэмээд өгнө гэхээр чинь lang гэдэг атрибуттай тэр нь болохоор дотроо англи хэл гэсэн сонголтыг одоо англи хэлийг болохоор дуудаж байна. За 70 болохоор за doc type HTML гэдэг нь ер нь бол HTML бас ингээд дотор бас ингээд амар олон төрөл байдгийн doc type HTML-ээр энэхүү одоо кодыг нээгээрээ гэдэг зүйлийн тодорхойлтыг хамгийн дээдлэлээр зарлаад өгч байна. Тэгээ browser tries to meet the industry wide specification. Special string is this special string is known as declaration. Okay. За 71 дээр нь болохоор meta attributes утга гээд. За meta нь болохоор хэрхэн энэ дээр бичсэн кодуудыг одоо хөрвүүлж таних вэ гэхээр UTF-8 гэдэг browser байдлаар манай браузер маань кодыг одоо хөрвүүлж одоо таньж ойлгоно гэсэн үг. Тэгэхээр одоо шууд энэ дээр нь хулаа тавьчих. Метагийн болохоор ямар атрибут гэдэг вэ гэхээр charset гэдэг атрибут тэр нь болохоор UTF-8 гэдэг утгаар энийг ойлгоорой гэсэн. UTF-8. This is with the last chance you have completed Kafka project. Congratulations. За тэгээд энийг хүрээд өнөөдрийн энэхүү бичлэг маань дуслаа. Тэгээд нэг бүтэн аппликейшнийг хийж үзлээ. Тэгээд нийтдээ хэдэн мөр код бичсэн байна вэ гэхээр 65 мөр код бичжээ. Тэгээд энийг хүртэл үзсэнд баярлалаа. Тэгэхдээ сүүлийнхээ кодыг нэг шалгаад байна. Бэжэр энэ дэр алдаа гарсан шүү. Charset тийм байна. Окей. За ингээд нийтдээ HTML дээр Kafka аппликейшнийг хийж ихэд 71 алхмаар 65 мөр код бичсэн. Тэгээд дараагийн хэдүүлээ бичлэг дээр юу үзэх вэ гэхээр энийг CSS дээр хийж үзцгээе. Тэгээд баярлалаа. Тэгээ буруу зүрх ярьсан зөвлөд байх юм бол уучлаарай.